Өглөөний минь 7 цаг 18 минут болж өнөөдрийн бичлэгээр өнөөдрийн влогоор эхрүүттэй хэрхэн өдрийг өнгөрөөдөг вэ? Сэрсэн цагаас нь эхлүүлээд влог хий гэж бодлоо. Тэг ямар ч гэсэн анхуулаа сэрсэн юм шиг байна. Анхуулагийн дуу хараад байна. Тэгээд очиж хүүхдтэй авчирээ. Найдварны цагаамс номинор цагаамс мойдэр тааж наваа баяла мөнгөлэг сэрэхгүй тийш яваа заяа минер бүгд сэрсэн шүү өглөөний минь мөхөлэй. За даашаа буу. Анхуулаг доош нэмэрсэн буулгачлаа. Одоо мөнхөлэй зүүнэ. Доошоо буuna. Өндөр орон дээрээс унна шүү. Ах их хоёрын хажууд нь байж гараа гэж хэлсэн ч гэсэн санаа зовж та. За Таран гэтгч. За одоо цаг 8-д 10 минутад дуу байна. Ингээл бид гурвын нэг өдрийн амьдрал эхэлж байгаа юм да, тийм ээ. Булганы ясаар тэгээд энэ гадаа нөгөө зарцаагаад өөхөн тусыг авах гээд зарцаацсан байгаа. Тусыг ямар ч саваад. Тэгээд шүлөө багаар савлаад хөлтөө. За энэ нөгөө булганы чүнхтэй ясан маань сайхан. Энийг хадгалаад тэгээд байн чанаад зарим нь ингээд чүмэгнүүд нь гарцсан, зарим нь чүмэгнүүд юм л байн чанаад шүл гаргаад идэг гэсэн. 2 хил гарan ясан. Тэгээд бүгдийг ингээ хөлтөөцсөн байна. За манай дөрөв юу хийж чинь? Хэгчтэйгээ. Хөөе. Сайн уу? Дүүнрээ унгачваа. Наад хоёр чинь доош нь харуулад гівтүүлж болохгүй нэ? Доош нь харуулаад гівтүүлэлтэй. Уурлаад байгаа юм уу? Зүүгээ ууцсан. Ягаа уурлаад байгаа юм? Та хоёр. Тэр юм үзчихжээ. Чи юм үзчихжээ. Нүути. За яа чинтэй минийх. Ой дүүхэ хөлийг болгоомжтой. Ага энэ хоёр амарцсан амар байна. Надад зү бас нэмэртэй л. За дүүгээ авч уралдаа гараа суулгач. Бараа суулгач. Ага энэ хоёр юм үзэнгээрээ дүндрээ харч. Нэм. Өглөө сэрчээд одоо 9:30 болж юм чинь. За нэг 9-өөс 10-ийн хооронд ингээд нөгөө зурдаг каша идчихдэг. Энэ дөнгөж сая сүү идчихсэн. Жохон дургүй байна да жижиг. Тий. Өглөөний цайгаа ингээ уучиж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хоёр манай хоёр шүн хаяа нэг сэрнэ, хаяа 2 сэрнэ. Өчигдрийн хувьд бол 8 гэж унтаад арай эрт сэрээд байгаа юм болов уу гэж жоохон гүрийж жагаад 8:30 үед унтуулсан. 8:30 үед унтуулсан чинь
3:40 50 үед гэдэг чинь 4 цагт нэг сэрж илээ. Заримдаа 2 сэрээ, заримдаа 1 сэрээд. Хизээ нэг сэрэхгүйгээр яг том хүн шиг амтдаг лээ. Бас мартчих. Тийм ээ. Тэгээд шүн сэрж. Дээрээс өгч сүний машин бүх юм авчихна. За тэгээд одоо манай хоёр гар хэвээр салхинд гараа жоохон унтнаа. Одоо яг 10 цаг болж байна. Тэгээд хоёрыгоо онтулж агаад жоохон галтгоогоо гэрээ цэвэрлэндээ ийм 6 сартаагаас жоохон жимсний амт оруулсан зуурдаг каш ийм юм өгч байгаа. Өглөөдөө тэгээ өдөртөө болохоор нэг хоол ч юм уу эсвэл нэг одоохондоо юм жимсний нухаш ч юм уу тийм өдөртөө иймэрхүү хоол өгч байгаа. Манай хоёр одоохондоо яг нөө махны шүлч гэдэг юм уу бантан яг махан хоолнд бол ороогүй. Яг ногоо жимсэн тийм нухаш маягаар идэж байгаа. За энэ болохоор би өөрөө хийсэн шар хулуу лууван амтд төмсний нухаш байгаа. Жигнүүр дээр 10 минут жижиглж байгаа. Жигнүүр дээр 10 минут юу яагаад жигнээд тэгээд миксердээд жоохон ус хийж байгаа миксердээд тэгээ ингээд шилнүүдэд шилээ хариуцах чагаад ингээд шилнүүдтэй хийж аваад хөлдөөсөн. Тэгэд ингээ хөлдөө баглаар ингээ өглөө эдэн өнөөдөр ингээд өгнө гэж төлөвлөсөн өдрөө өглөөдөө ингээ гаргаа тавьчихна. Тэгэхээр яг гэрийн температурт аюу гоё болчихж байгаа байхгүй юу? Одоо энэ дэм. Ингээ шилнүүдэд ингээ хийгээ хөлдөөцсөн. Тэгэл ямар ч асуудалгүй цэвэр гэрийн аргаар хийсэн нохош санаа. Амралтын эхний өдөр тий? Юу хийж гайлаа тоглож байгаа. Одоо дүндэр гадаа гаргалаа. Та хоёр гадаа гарах уу? Та гадаа гардаг л. Бидэд одоо 10 цаг гэдэг чинь аваа унтчихна энэ хоёр. 2 цаг маг гадаа унтчихтий. За ингээд унтахад бэлэн. Энэ ийм гоё юм зузаан. Ийм ууталтай тэрэгэн дотор тэрэгэн дээр ингээд юу ачдаг өвлийн хүүхдийн тэрэгэн дээр хоёр талаараа цахилгаантай. За ингээд унтахад бэлэндээ сүү уугаад үгүй бол үгүй. Тэнд бол баг унтах байрлалаа эдийн авцсан байна дөө ээжээр. Энэ чинь цагаан бамбраш. Элэдэ чинь энэ юу вэ? Каш.
Кашад гэдэг хаамаагүй. Наачдаг байхгүй. Дөнгөсөө орж ирлээ гаднаас. Орж ирлээ тийм ээ анхлаа. Тийм үү? Одоо мөнхүүлээ нэг цагийн өмнө орж ирсэн юм да. Анхуулаа дөнгөсөө орж ирсэн. Одоо яг 1 цаг болж байна. Яг өдрийн хоолнд нь энэ лууван хулуу амтд төмсний нухаш өгж байгаа. Өглөө ингээ хөлдөө байсныг нь гаргаад яг гэрийнхаа температурт гисцэн байсаа түрүү. Тэгэхээр энэ пэчэнд жоохон эргүүлээл 30 секунд. Тэгээ нэг жоохон бүлээсгээл. Тэгээ талын мөнхүүлээ идсэн байна. Одоо идсэн байна. Тэгэхээр хөлөөрөө тоглоо сууж. Одоо анхуулаа. 3 сартад 6 сартад үздэг юм байна. Тэгээ 6 сартагийн үзлэг дээр яг л нөгөө хүүхдийн хөгжил одоо тоглоом ингээ гартаа бариад нэг гартаа ингэж зөөж гинүү гэж үзэж гин. Доошоо хэр сайн харж гин. Өглөх орлого хийж гинүү. Тэгээд ер нь нэг тиймэрхүү хүүхдийн хөгжлийн талаар хэн чинь үздэг юм байна. Тэгээд анхуулагийн хилэн 9,800 бараг 10 ил болсон байгаа байхгүй юу. Мөнхүүлээ 8,500 байна. Чи энэ бүдүүн гидсэн дотор юу вэ? Энэ бүдүүн гидсэн дотор энэ бүдүүн гарцсан дотор юу вэ? Энэ бүдүүн гидсэн дотор юу байгаа юм бэ хөөс? Энэ бүдүүн гидсэн дотор юу байгаа юм бэ? Юу байгаа юм бэ хөөс? Тэндээ хоолын уу? Тэндээ хоолын уу? Гэцэд татчих жаа. Энэ төврийн гидсэн дотор юу байгаа юм бэ? Тэнд нэр өөрийгөө олоо харчдаг. За тэгээ одоо ээж нь хоолоо идэн. За яа. Миний хүү жоохон байж чадчих. За яа. За. Одоо цагт болж байна. 20 минут байна. Манай хоёр унтаж сэрээд нэлээд байжгаад анхуулаад дутуу сэрээд ууртай сууж байна. Мөнхүүлээ дөнгөс сайсуугаа утсан сайхан аштай байна. Мөнхүүлээ доош харалтаа. Мөнхүүлээ доош нь харалтаа. Жасмин дүүгээ доош нь харуултаа. Манай хоёрыг доош нь харуулсан гэд эмчин тэгсэн. Толгой амар хавтгаа болцсон баларсан. Зээраад. Тэгээ доош нь харуулж минь. Тэгээд доош нь сайн харуулжээ гэдэг чил. Мөнхүүлээ айгуу сайн доош хардаг. Анхуулаа өөрөө эргэлдээ л мөнхүүлээ чи эргэж мэргээл доошоо машин харцдаг. Тий? Тоглоомын нурдан тавилтаа минь охин. Анхуулаа байхгүй. Дээшээ харсан бол дээшээ. Доошоо харсан бол яг уу эргэлдээ дээшээ харчихж байгаа. Гэтэ доошоо харах амар дурггүй. Тэчи. Дурггүй тэчи. Доошоо харах. Улаатлаа уйлаад уурлаад. Улаатлаа уйлчаад иж байгаа. Ямар ууртай юм чи? Би жоохон авахгүй доош нь харуулад. Улбаасан дээр ингээд нүцгэн памперсгүй хөвтөж байгаа байхгүй. Сайсдаг галзуурч өгч. Галзуурчтэй чи. Галзуурч өгдөө штэ чи. Юу ч болоогүй юм шиг. Энийгээд байгаа чи. Хамаг юм улайтал нь эмчитл уйлчаад, ууралчаад. Одоо оройны хоолой хийнэ. Аава ажилласаа ирэхэд аав нь ажилласаа нэг 6 өнгөрөөж ирд юм да.
Det kommer en ny film som heter Nelly. Авагийнхаа хоолыг хийнэ. Заяа. Энэ хоёрыг ингээд хоолчоор нэг хэсэгтэй гайгүй. Энэ дотор ингээд дээш нь доош нь харуулаад нэг хэсэгтэй гайгүй. Тэр хугацаанд нь тэр хооронд нь ээж нь арайныхаа хоолыг хийчихээ. Аав нь хөрхи ядраад ирнэ штэ. Хагсаа бүтэн санд бас надыг халамжилж би нөө ядраад байгаа. Ингээд өвчж штэ ээжтэйгээ. Би ядраад байгаа. Аюу нойр муутай унтахгүй. Өнөд улаанаар эргэлдэж байна ээж. Тэгээд амралтын өдрүүдээр сүхэ өрхөн амт надыг амрааж хоёр хүүхдээ хардаг. Одоо тэгэл нэг нь заавал ажиллахгүй болохгүй нүртэг өндөртэй гадаад чинь тэгээд би бас сая хальт өвдөөд болцсон. Гэвтэж байна. Өвдөхөөрөө л яг ээж аавыгаа хин нэг авчираад хажуудаа байлгавал ямар гоё вэ? Монголда байсан бол ямар гоё вэ гэж бодох юм. Өвдөхөөр яг мэдэгддэг те. Хүүхэд хараад туслаад тусламж хэрэгтэй. Туслах хүн хажууд байсан бол ямар гоё вэ гэд. Жохон хямарсан сая нойргуудад тэгээд хамаг би өвдөөд эмлэг орсон. Одоо гайг шөнө унтаа кофе уухаа бүр болсон. Тэгээд нойргууд чадчихэж бас кофе уугаад бүр юу яагаад байгаа гэж бодоод кофегоо бүр байлоод тэгээд ажгүй багаар унтдаг болоо л юм. Тэгээд одоо оройныхаа хоолыг хийнэ. Арайныхаа хоолыг гэж хийдэ. Нэг нь ажиллахгүй болохгүй, нэг нь сурахгүй болохгүй манай хоёр. Тийм ээ. Чи яа авцаарлалтай байгаа юм бэ? Өстөр кармаг сарнаа. Уцаапмаар байгаа мó чи? Минийхөө. Уцаапмаар байгаа мó чи? Уцаапмаар байгаа мó чи? Тэ манайхан яах вэ? Нэгэн заавал ажиллах ёстой. Хөрхи ядарч лах шиг байна да сүхэ. Ажлын өдрүүдэд ажиллаад агсаа бүтэн санд бит хэдэд анхаарал халамжтай гэж надыг амраа гээд. Нэг тиймэрхүү. Корона хурдан гайгүй болж Монголоос хүн авах байсан. Тийм ээ. Хажуудаа туслах хүн авах байсан тийм. Манай анук ажил гиншүү. Манай анук хичээлийнхээ хажуугаар уулна ирээл байгаа ч аваас надыг өвдсөн гингүүд ирээл үнрээ хараал надыг асраал зөвхөн энэ хоёр зөвхөн хичээлээсээ ажилласаа чөлөөч авч үзлээ. Тэгээд одоо харин ажгүй шүү. Хамгийн гол өвдөхгүй л ах хэрэгтэй. Өвдчихөр чи хамаг гэр бүл амьдрал таалтчих юм хүүхдүүд маань сутраад. Тийм байна. Өвчүүд минь өвдөж болохгүй шүү. Би энэ дөнгөж сая өвдөөд гайгүй болсон. За энэ юу болж байна? Яага галзуураад аа. Занаашир. Okej, smukare. Det här är ju mitt redskap. Va? Jävlar, du är en baggas. Varför? Varför sitter du på den? Där är tvn.
За 5 цаг 40 минут болж байна. Оройны хоол. Авагийн дуртай. Цэвэн. Хилээ. Гэтэ нөгөө гурилаа сүхээ сая амралтын өдрүүдээр бэлтцсэн. Тэгээс би гурил зураад хийн гэвэл бүтэхгүй. Ингээд гурилнуудаа бэлтцсэн 7 хоног өөрөө яхад цовын дуртай хүн тэгээд цовинга гурилаа хүртэл бэлтэх юм да. Авсан битэн цаад. Тэгээд цовинга хийчлээ. Гурил бэлэн байхад бол цовын бол асуудалгүй. Шүдэ. Ингээд одоо манайхан аава ирлээ. Тэгээд 1 цаг 2 цаг сайхан хааландаа идээд тийм үү анхлаа хааландаа идэндээ хааландаа идэндээ тэгээд 8 гээд унсандаа ой миний хүү яачи ямар ширүүн байх юм миний хүү яси миний хүү Хэвээ анграштэй чинь. Анграштэй энэ хардаа толгой ингээ энэ хоёр хоёулаа юм хавтгаа болчихсон. Оо тэсэр контэ хаа. Ант. Яаж толгойг цэцэх юм байгаа юм чинь мэдэх. Үрсэн доош нь харуулаад нэмчих нь хэлснээр. Уйлаад доош хараад байгаа. Тэ? Уйлаад доош хараад байгаа. Мөнхөлийн толгой харин далигаад исэн чинь далиг талруу нь харж хөтөлөөд исэн чинь харин арай гайгүй болчих шиг боллоо. Оюун урдан даличт юм. Нэг мэтгэл далигаал, нэг мэтгэд хавхаараал. За. Эцэг салаад байгаа бодоч. Яга салаад байгаа чи. Шалаад байна чи. Шалаад байгаа чи. Яагаад байгаа чи? Яагаад байгаа чи? Таран. Гилина кракара. Ирсэн бөө баяр. Ирсэн ирэхлээр бөө баяр. Яг ууртай байна. Одоо архаа гомдох болсон. Одоо 7 цаг. 10 минут болчих. 8 гэл унтулнаа. Ганц цаг. 5 минут бүрэлжил. За ямар ч гэсэн одоо 8 цаг 30 минут болж байна. Тэр манай хэд унтахаар гэсэн байна. Хоёр энд унтах гад өнгөрсөн хэвлээ. Хоёр жижиг унтцсан. Бид гуравтай бид
би тэдтэй хамт өнөөдөр байсан та нартай баярлалаа. Тэгээд бүгдээрээ сайхан амраарай. Баярлалаа.